За тэгэхээр энэ удаа нэг онцгой бүтээлийг бэлдсэн байна. Зөвхөн тусгай хэрэгцээд хүүхэд залуус гэлтгүү хэн бүхний хүсэл мөрөөдөл мөн нийгмийн оролцоо болон пара спортын ертөнцийг уран сайхны аргаар харуулсан онцгой нэгэн хэмээх 2026 онд гарсан шинэхэн киног өнөөдөр хэдвүлээ сонирхцгаая. Энэхүү киноны Монгол дахь аль биесны нээлтийг Монгол Sat Networks компани үзэгчдэд хүргэж байна. Киноны нэгэн онцлог нь мэрэгжлийн жүжигчдээс гадна пара спортын жинхэнэ тамирчид хамтран дүр бүтээсэнд орших бөгөөд мэдээж бүтээлийг илүү бодит амьд мэдрэмжтэй болгосон гэхэд болно. Ингээ бүгдээрээ энэхүү гайхалтай кино руу орохын өмнө энэ удаагийн дугаарыг Монгол Sat Networks компани үндэсний контент түгээгч MoTV стриминг үйлчилгээтэй хамтран хүргэж байна. Та интернеттэй л бол дэлхийн ханаас ч хамаагүй Монгол болон гадаадын аль биесны эрхтэй сувгууд сүүлийн шилдэг кино бүтээлүүдийг үзэх боломжтой. Ингээ MoTV-гийн даваа талуудаас дурдвал нэг бүртгэлээр 4 өөр төхөөрөмжөөс зэрэг хандах боломжтой. Телевизийн сувгуудыг 7 хоногоор нөхөх, ухраах, төр зогсоох функцүүдтэй. Мэдээж таны сонгосон багцад үн төлбөрүүд дагалдах 2000 гаруй аль биесны эрхтэй кино контент байгаа. Тэгэхээр ердөө 19900 төгрөгөөр премиум плюс багцыг идэвхжүүлээд энэ бүх үйлчилгээг авах нэ. Монголын үндэсний контент түгээгч MoTV. За ингэ хэдүүлээ кино руу орцгоё. За тэгэхээр кино маань хүүхдийн зууд шоудж буй залуусаар эхэлнэ. Бас л эвгүй ууж иддэг гарууд байна өө. Тэр дунд манай киноны гол дүр болтол энэ залуу клуб чухам харц шидэлцээлсэн бүсгүйгээ дагуул айл гарцаа. Зам дээр хурд хэтрүүлээл явж гинэ. Тэг согтуу штэ мэдээж ойлгомжтой. Тэгээ яг уу мэдээ цагдаа нарч хөөгд ирж байгаа. Одоо ингээд нэг зогсох юм болов гэсэн чинь бүр үнэн саагуу гараа нөө. Зогсох нь битгий хэл гэрлэн дөхөө тулаал ирсэн. Шууд л хажуугийн хашлага руу даваал орчлоо. Ингээд эцэстний хөшөө мөргөж аваад үхэнгээ алдаал зогсох шүү. Ямар их өвдөж байна. Ямар тач арай өгчээгүй л байна. Толгой тарихгүй цустайгаа холилдсон. Хамт явж исэн охины хаяа зугтах нэ гэж доо. Тэг холдохгүй баригдэн штэ угаасаа. Ямар тач өвхөж үрэгдээгүй гайгүй л өнгөрсөн байна. Ийм шүүх хурлан болж байна. Шүүгч хийсэрэг учруулсан хөрлийг нь дурдаад байж хахад баг хурдл гэж яаруулаад байгаа мó хаашаа. Гэс туруулаад төлчих ухааны юм л яриад өгсөд байгаа. Тэр нэг их тусам зөөлөн хандахгүй штэ. 4 төрлийн торгуул мөн жолоодох эрхийн 7 жилээр хаснаа л гэж байна. Мань хүн стил гимссэн шинжгүй арай өөр сэтгэл байна уу ч гэж ах шиг. Ингээ гуцчитэл шүүгч бүхнийг мөнгөөр шийдэхгүй гэд хохирол учруулсан спорт хүрээлэн дээр нийтэд тустай ажил хийлэхэр бол ол дуусч байгаа. За тэгээ барыг архин гараагүй манарсан амтал гэртээ орж иртэл аав нэг сайн дагдаж аваад өвлж гарлаа да. Одоо хүртэл тогтсон ажилгүй дандаа хэрэг төв тарьдаг гэл мань үнж аавтайгаа харилцаа бас нилээ мó. Баг багын л ажил гэл өөрт нь цаг гаргаж анхаардгүй байсан болохоор л тэрэнд нь одоо хүртэл гомдож явд юм аашин 30 хүрчээд. Нилээ өдөөс нь цор хийж байгаа л явлаа. Зарим энд нэг шин дүр танилцуулагдж байна. Шүн дунд зогсоо зайгүй хаалган чанга нүдэстэй. Тэгсэн дүүн тусгай хэрэгцээтэй л хөөхд юм байна л да. Би энэ үе таталт өгдөг. Үүнээс нь болоод доод айл нь байнга ууралдаг юм байна. Игчигийн царинаас л ийм асуудал өргөлж гардаг нь ойлгомжтой байна уу? Та нар намайг залхааж байна. Өдөр бүр шүү. Эндээс нүүцгээвэл таарна. Та нар энэ байрнаас нүүлдэ. Их хэцүүлээд үгэж таараа. Дүүнийг спортоор хичээлдэг ч тэрэнд нь байн хөрвөж өгөн авна гэл. За тэгээ ер нь энэ төр асуудал дуусах биш дээ. Энд жишээлэхэд лефт өдөрцөн яаж боох вэ гэж энэ хөрхөө. Игчтэй сараан заваад өнөөдөр амарчөө гэсэн ч игч нь бол дүүгээ зорилгодоо хөрөхт нь өрүүлж туслана. Эцэст нь би зорьсондоо хүрэхэд улсаас лефт засаад өгөх байлгүй дээ. Тэргээл дүүхийн сэтгэлийг яаж зөвлөхөөч мэддэг их ухаантай сэтгэлтэй элэгч байна. За харин манай хэрэг төрж явдаг гарыг армаа гэд юм байна. Нөгөө сайн үлсийн ажил хийх ёстойгооч мартсан нам ундж байна. Тэгсэнд 2 цагтаа ирсэн сэрэх гэл босхгүй болохоор нь бүр муур болгоно болж байна өө энэ бүр. Туслаа. Хава. Надад туслаач дээ. Хөөе хава. Тэгсгээд хүчээр аваад явлаа. Анх осол гаргасан газар нь авчираад сүйтгэсэн байрлал эргэн тойрны эвдэрсэн зам эдрэгэл бүгдийг нь өөрөөр нь засч янзлуулахар болсон шүү дээ. Ямар ч тач энд өдөр болгон 4 цаг ажиллах учиртай. За тэгээ тэр хавийг сонирхол заал руу яваа ортол тэмцээн уралдаан ч юм уу хүүхдүүд нэг юм арал тоглоод байна. Ингээд тэдний хэсэг ажин суух үед тэнд тэнгэрээс унаад ирсэн л гэмээр хөөхий нэдэг охин байна. Тэгснээ бүр өөдөөс инээгээл хөрөөд ирж шүү. Армаа анхны харцаар шууд уралцсан. Харин манай ихчгүй армааныг тусгай хэрэгцээ залуу энэ дугууланд орохоор ирсэн л гэж ойлгож байгаа л та. Шууд л авч яваал эндэгтэй танилцуулж байна. Энд байгаа хүүхдүүд нь бүгдээрээ энэ боочийг экспортоор хичээлдэг бөгөөд энэ нь пара олимпийн төрөлж хамаард юм байна. Ингээд шууд энэ спортын сонирхож үзэхэр болвоо. Маньд бол би шууд авраган болцохоор амархан л харагдаж ингээл гоцчих. Их амархан харагдаж байгаач мэдээ зөв техникээр зөв тоглох нь чухал гээл аягримын дүүтэй тоглохоор л боллоо.
Тоглож эхлээл за харвуу би шууд дасгалжуулагч хийхээр л болчлоо гэж байгаа л тоглоомын төгсгөлд мэдээ 6-0 гэж хусуулахгүй яах вэ? Улаан цай шудраг тогож хожигчвол би чамааг өрөвдөд хожигдож өглөө энэ гэл дургуу өргөнэ бас. За ийхүү аягрымж Арманыг гаргаж өгөх гээл төрээл явж байна. Тэгж яваад нөгөө цагдаа нартайгаа таарчдгүй мó. Ичгүй мань хүн босоол гүвчлээ. Тэгсээр аягрым анханаас мань хүнийг зүгээр эрүүл саруул гэдгийг хараал шууд мэдчихсэн юм байна. Цагдаач наатахаа сайн харж байгаарай. Энд ажиллахын шүү гэж захиж аваа л явлаа. Арманч нөгөө болж бүтгүү найзууд дээрээ ирсэн тоглож гинөө. Найзууд нь мань хүнээр цэвэрлэгч болцоон гэж тоглоостой. За тэгээ ямар ч тач найзуудаа чухам тэнд нэг хөөхөн байгаа. Тэрийг л би заавал найрнаал гэж ам гараад авлаа. Тэгээ маргааш өглөөнөөс нь ахуулаад худлаа ярьсандаа уушлах гэсэн юм аа гэж янз янз арал үзээд эхэллээ. Цэцэг өглөө бамруулж барьж гүйлээ. Нөгөөхөн бүр нэг нүдэрээ чарахыг хүсэхгүй байна. Эдрийг нь яг авч харагдаач өдөр болгон л цэцэг сарнаа олсоор өрөөнд нь оруулаад тавина цонхор гаргаад шиднэ. Ингээ энд ч гэсэн ахаал цэцэг оруулж ирээ тавьчихжээ. Одоо бүр тэсгүй аваачаал хогийн сав руу хийдэг болсон шүү дээ. Тэгсэн хүүдий тэр цэцэг нь өөр нэг багшийн төсөөдрөөр авсан цэцэглэж таарш. Гэс гаргаж ирээл буцаагаал тавилаа бурхан минь. Сүүлдээ бүр цэцэг харах болгондоо л хайчихгай болохгүй. За тэгээ шүүхээгээ онгойлгосон уутай бэлэг байна шүү. Одоо бүр үнтэй буугавч аваа шүүгэнд нь хийчихжээ. Аягрымч авчичвал чи одоо ажил хийх гээд байгаа мó үгүй мүү? Ховч шүү. Ажил хийх гэж ирсэн бол ажиллаа хий гэж уурлаа л явхан зэр. Арманч гэртээ ирээл аим орж гинөө. Гэ би ч ястаа азгүй амт юм да. За яах вэ? Тэр шиг өхө зөндөө байгаа гэж өөрийгөө аргадаа л хэвтэж байна. Өргөжлүүлээд аавч энэ сарын зарлах чинь бүр гэрээс хэтэрлээ. Өнтөө богооч өнтер чамд юунд тэрийг болоо өдрийг л ууралгүй яах вэ? Ингээ эцэст нь картаач хаалгавал гэж ашгүй шүү. Мөнгө тийм амар болдог зүйл гэж чи бодоо юу гээл. Тэр торгуулаа өөрөө ажиллаа хийгээд төлөл гэж байна. Зөв штэ ах минь зөв. Ах уу аль дээрээс л ингэхгүй дээ. За ингээд Арман аргагүй ихэн засварын ажиллаа ив хавгүйч гэлээ хэрэндээ үзэж тараалах шиг байна. За хэдий шийтгэж байгаа ч гэлээ аав нь бас санаа зовоод байгаа болтоо хүдээ. Өөр бачуудын хүүхдүүд байна штэ. Гэнт мөнгөгүй болохоор амиа оролцдог эдэр гэж хүртэл туслах нь айлгаал авлаа. Тэгэд орой нөгөө сайн дурын ажилласаа ирэл амар шавар шахаа болсон хувцтайгаа шууд ороод унтчих л дээ. Тэрийг хараад амиа орлох гэж оролцсон бахтай эдэргээл түн бүм бод эргэлдээл хэллээ дээ. За тэгээ маргааш нь олж Арманч нэг үе явдвал хэдийнэ хөв заяатайгаа эвлэрчээ. Засварын ажиллаа хийж байгаа л нэг хүүтэд танилцж тэрнтэйгээ бүр хуушур хаваацсан өдөө сууж байна. Хүүгийн ээжийг нь хийж ирсэн хуушур юм байна л да. Тэгсэн яг энийг нь аав санаангүй харж таарад яана миний хүүхэд мөнгөгүй болол гуйл гуугаа сууж байна штэ гэж бодчихын зэрэг. Хөндлөнгийн хүнд бол зөрж өнгөрч буй хүнээс хоол гуйж идж байгаа л харагдсан бах уу. За яг энэ мөчөслийн киноны маань гол зангилаа тайлагдаж үйл явдал улам сонирхолтойгоор өрнөнө. Өмнө нь эрх чөлөөгийн зөвхөн дур зоргоороо дүргэх гэж эндүрч явсан Баян айлын бацаа маань анх удаа амьдралын хатуу бөгөөд бодит үнэтэй нүүр тулж байгаа. Тэрээр нийгэм тустай ажил хийх явцдаа тусгай хэрэгцээд хүүхдүүд болон параспортын тамирчтай нөхөрлөж эхэлдэг ба тэдний шантаршгүй төсвөр хатуужил итгэл найдвар асгарсан хүсэл эрмэлзэл дундаас гол дүр маань өөрийнхөө урд өмнө хизээч харж байгаагүй цоошин ертөнцийг олж нээх юм. Жинхэнэ хүч чадал гэдэг мөнгө төгрөг, нэр хүнд, эрх мэдэл байдгүй харин хичнээн онсон ч дахин босох сэтгэлийн тэхэнд орчдгоо гэдгийг тэрээр ухаарах гэжээ. Гол дүрийн дотоод өөрчлөлт амьдралын аялаар дамжуулан бидэнд ертөнцийг харах шинэ өнцөг урам зориг бэлэглэх зүрх дулаацуулам энэхүү гайхалтай бүтээлийг та бүхний заавал үзээрэй гэж зөвлөө. Дахин сануулхад энэхүү кинонд Монгол улсад албан ёсоор 2026 оны 6 дугаар сарын 19-ноос эхлэн кино театруудад дэлгэснээр гарч эхэлсэн бөгөөд Монгол дахь албан ёсны нээлтийг Монгол Sat Networks компани онцгойлон хөргөж байна. Ингээд энэ удаагийн бичлэг маань дуслаа. Бичлэг дээрээ лайкад дараад дараагийн бичлэгээр юу үзмээр байгаагаа та хэд маань комментээр бичүүлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.